оюуны өндөр чадамжтай урхан сая хүнтэй Монгол орны иргэд бусдаас гойлог гуйж өр зээлэнд баригдаж амьдрах ёсгүй. Өнөөдөр бол Монгол улсын 3 хүн тутмын нэг нь бараг нэг илүү ядуу байна. Монголын нийт хүн амын талаас илүү хувь нь бол байнгын утаа, өвлөн утаанд 100 тоос шоронд гомжгийн нөхцөлд амьдарч байна. Монголын олон сайхан эрдэмтэй чадaltaй нөхөн үржихүй насны залуучууд хэдэн 10,000-аар авал гадаадад хэрэг дээрээвэл цагаачилж гэж бараг хэлж болох юм. Тийм байдлаар амьдарч байна. Тэрнээс болоод бол олон гэр бүл сал царинжгүй таавд мэднэ. Эцэг эхээсээ эх орноосоо гэр бүлээсээ хол амьдарч байна. Энэ залуучууд маань яагаад явж байгаа нөхөр манай оронд хөдөлмөрийн хөлс цайлан баг хөдөлмөрийн нөхцөл мөн ажлын байраа бүрэн хангагддаг. Энэ бүх байдлаас болоод бол хадаад ажил хийж амьдралаа залгуулж байгаа юм аа. Энэ одоо хэдхэн баримтаас үзэх юм бол ер нь монголчууд ядуудаа амьдарч байна. Өөрийнхөө бод боломжийг л ашиглаж энэ өнгөрсөн 20 гаруй жилийн дотор бол өтгтээ хөгжиж чадсангүй. Манай арчсан одоо хөвсгөл 90 оны хөвсгөлийг хэлж байна. Анхандаа бол их сайхан зорилтуудыг тавьж гарч ирсэн. Өнөөдөр бол хоёрыг сэргээрээ байдлууд эргчлээ. Тэгээ ийм байдалд одоо юунаас болоод ийм байдал төрчих вэ гэдгийг би нэг давчхан хэлэх юм бэл. Би бол ер нь EVA нэгтгэж хамтарч ажиллаж чадахгүй байна. Одоо өнөөдөр улсын хэмжээнд бүртгэлтэй 24 нам ажиллаж байна. Тэр намын одоо ард талд нь бол залуучуудын, эмэгтэйчүүдийн ахмадын байгууллагууд ажиллаж байна. Энэ хэмжээгээр бол Монголын оюуны чадамж бол хуваагдаж сонгуульд ямар нам ярьсан тэдний одоо боловсон хүчнүүд ажилладаг. Ялагдсан намынхан хичнээн мэдлэгтэй чадвартай байлаа гэсэн өөр ажил олов. Хоёр одоо хөгөөд явж явах жишээтэй. Энэ байдлаас болоод бол Монголын одоо оюуны чадамж бол хэрэг дээр 20 хэд багчсан юм байна. Монгол орн бол нэгдэж ажиллаж чадахгүй. Хэрэг дээр EVA хичээ нэгдээ гэж ингэж ярьдаг боловч самсан хэмжээндээ өлөрч чадахгүй, бусдаас одоо гуйлахгүй өр зээлэндээ барьж амьдарч байгаа юм аа. Тэгээ би энэ байдлаас одоо гарахын тулд бол яах ёстой бэ гэдэг талаар ер нь сүүлийн одоо 2 жил шахуу хугацаанд олон орон хүмүүс байгууллага бидэнтэй надтай одоо ингээд уулзаж байсан. Яаж одоо Монгол орно энэ ядуу зүтүү байдлаас авч гарах юм бэ? Энэ талаар одоо та нар хэдийгээр нас өндөр төрийн албыг хашчихсан боловч энэ талаар одоо дуурайч хэлээч энийг зохион байгуулах бол байдгүй мүү гэдэг ийм захиалга шаардлагууд бол олон арга удаа ирж байсан. Өөрөөр хэлбэл бид нар энэ одоо 8 хүн сууж 8 бол ард түмний захиалгаар олон нийтийн сандлын үндсэн дээр ер нь энэ жодогт Монгол гэдэг хөтөлбөрийг байгуулж ажил зүйтэй байна гэдэг эцсийн дүгэнд төрсөн. Өнөөдөр бол нам дагаж одоо монголчууд нэгдэж чадахгүй юм байна. Эдийн засгийн бүлэглүүдийг дагаж улс орн маань бол хөгжиж чадахгүй юм байна. Цөөхөн тооны хүмүүсүүд л одоо гэр бүл баяжчих юм байна. Ихэнх нь бол ядуу зүдүү байх юм байна гэж ингэж ийм дүгнэлтэнд бол бид төрсөн юм аа. Тэгэхээр ер нь бид бол одоо хөдөлгөөн байгуулж ажиллах зүйтэй юм байна. Монголд бол одоогийн энэ төр засгийн ажлыг шүүмжилж байгаа. Улс их орн маань ядуурч байгаа.
үндэсний аюулгүй байдал тусгай техникт мал алдагдж байгаа талаар бол хэсэг үлгээрээ ярьдаг. Нэг ай тооцоо хийж уусан тэрнийг одоо шүүмжилж ярьдаг тийм хүрээвлүүд жилээс жилд нэмэгдэж байна да. Ганцхан тэрнийг бол зангидах, зохион байгуулалтанд оруулах ямар одоо ажил хийх үү гэдэг арга ухаанаа бол ивэ олохгүй байгаа. Тийм одоо бүлэг гэдэг юм хүмүүс бол маш олон байна. Одоо энийг бол та бүгд сэтгүүлчид бол сайн мэдэж байгаа. Тэгээ энэ байдлаас одоо бид яаж гарах вэ гэдэг арга замыг бол их бодсон. Тэгээ ер нь бид нар бол Монгол улсын үндсэн хуулиар бидэнд одоо Монголын ард түмэнд хоёр том эрх өгсөн байгаа. Хоёр том эрх мэдлийг өгсөн байна. Нэгдүгээр үндсэн хуулийн 3 дугаар зүйл дээр Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж. Тэгээ энэ эрхээ билүүл бид өнөөдөр алдчихсан байна. Энэ эрхийг хэн авцсан бэ гэхээр намууд авцсан байна. За хоёр дахь үндсэн хуулиар Монголын ард түмэнд олгосон эрхвэл үндсэн хуулийн 6 дугаар зүйл. Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалт байна гэсэн. Өнөөдөр энэ эрх мэдлийг бол хэн авсан байна гэхээр төр засгийн эрх мэдэлд байгаа. Мэдээлэлд ойрхон байдаг. Тэр олигарх бүлэглүүд авсан байна. Өөрөөр хэлбэл ард түмэн энийг мэдээж алдсан. Тэгээ бид бол бодож байгаа. Ер нь нэгдүгээр эрхээ одоо олж авахгүй бол хоёрдугаар эрх мэдэлд бол бидэнд ирэхгүй юм байна. Тэрнийг олж авч чадахгүй юм байна. Ингээд одоо байгалийнхаа баялаг хамаг юмнуудаа алдаад бусад одоо үндэстэн дамсан корпорациудын мэдэлд өгөөд байх юм билүүл энэ улс орны тусгаар тогтмол аюулгүй байдлаар тэгчих юм. Та бүхэн хамгийн сүүлийн одоо жишээ хэлж байгаа. Хан эрс үүрсийнхэн одоо манайхаас өргөн ихэд өгөхгүй бол Боинг онгоцыг чинь битүүмжлээ гэдэг шаардлага тавьж байгаа шүү дээ. Тэгээ ийм юм бол араараасаа гарах нэ. Тийм учраас бол бид нар энэ ард түмэнд олгосон хоёр эрх мэдлийнхаа эхлээд нэгдүгээр эрх мэдлийг авъя. Дараа нь бол хоёр дахь эрх мэдлийнхаа төлөө ажиллая гэдэг ийм зорилготой энэ хөтөлбөрийг байгуулж байгаа. За нэгдүгээр эрх мэдлийг авахын тулд одоо яах ёстой юм бэ гэхээр сонгуулийн журмаар сонгуулийн хуулинд бол манай орны иргэд энэ Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хүмүүс нийлж биж сонгуулийн хуулинд иргэн хөтөлбөрийн хамт олон анхар шатны байгууллагууд сонгоё гэсэн хүнийхээ нэрийг дэвшүүлэх ийм эрхтэй заалтыг оруулъя. Одоо бол яаж яах вэ гэхээр ерөөсөн нам хүний нэр дэвшүүлээд тэрнийг хүсэнч хүсээгүйч одоо дугуйлж байгаа. Өөрөөр хэлбэл сонгогчд бол өөрийнхөө одоо сонгоё гэсэн хүнээ сонгож чадахгүй байгаа шүү дээ. Бид бол сонгох эрхээ хагас идэхэд сонгогдох эрхээ бол ерөөсөө чадахгүй болсон. Ийм учраас бол манай энэ одоо хөдөлгөөнтэй Монгол орны аврыг эх орноо цааш нь хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх гэсэн нам, холбоо, төрийн бус одоо байгууллагууд иргэд бүгдээрээ бидэнтэй хамтраач, нэгдээч. Бид энийг бол хооронд нь бүх ажиллах юм үүргийг гүйцэтгэе гэж ингэж одоо бодож байгаа. Тэгээ манай нөхдүүд өөрөө өөрсдийнхөө чиглэлээр юм ярих юм аа.